Хажууд байгаа хүнийг хараад таны өнөөдөр миний өнөөдөр энд байгаа нь хамгийн сайн юм аа гэж хэлж байгаа. Амен. Хамгийн сайн юм аа. Өдрөмжтэй Египтээс гарсан намны 17 дугаар бүлгийг хамтдаа уншицгаая. Эзний үгэнд өнөөдөр бидэнд хандан хэлхийг хүсэж байгаа тэрхүү өгрөө бүгдээр хамтдаа уншицгаая. За хажуудлаа хүнийг Библи аваад ирсэн үү гэж хэлж өгнө. Андаа Библи аваад ирсэн тийм ээ. За уцаа нэгээд Библийн нэгээд бүгдээр хамтдаа Египтээс гарсан номны 17 дугаар бүлгийн 14-өөс 15 дугаар ишлэл хүртэл хамтдаа харцгаая. Эзэн Мосег үүнийг дурсгал болгон ном бичиж Йошуад шийдвэрлэв. Учир нь би Амалекийн дурсамжийг Тэнгэрийн доороос бүрэн айлхна гэв. Мосе дахин ширээ байж түүнийгээ эзэн бол миний туг гэж нэрлээд эзний сэмдээ дээр буй гар эзэн Амалектэй үеийн үед дайтнаа гэж хэлв. Амен. Ажиглынхаа хүнд хэлэхгүй юу? Йошуад чийжлүүлээ гэж байна гэх. Бүгдээ энэ зүйлээс дамжуулаад хэд хэдэн зүйлийг хамтдаа сурах болно. Тэгээд өнгөрсөн 7 хоног, энэ 7 хоног бас яг ажлын ертөнцийн хичээл, эдгээр зүйлүүд дээр Мосегийн тухайх ер нь гарлаа. Мосегийн амьдралыг харах юм бол 40 жилийн мөчлөг харагддаг тийм. Эхний үед болохоор эхний 40 жил нь Египтийн хааны ордонд хунтайж Египтийн хааны ордонд тэр хааны гэр бүл төсөж хамгийн мундаг боловсролыг эзэмшсэн ийм хүн байна. Дараагийн амьдрал нь болохоор эзний өмнө даруухан болоод хонь хариулж хээрийн амьдралд ингэж арай намдор бууж юмыг арай дээрээс биш доороос юмыг дээрээс биш хажуу талаас ингэж хүний амьдралыг харж амьдрал дотор ингэж буцалж хонь хариулж хончтын эвдлийг идэж хончтын өмсдрийг өмсөж хончтын туулдаг зүйлийг тоолж ингэж амьдэрсэн ийм тэгэл энгийн юм амьдралаа. Түүний сүүлийн амьдралын сүүлийн жил болохоор яг түүний бурхан түүний өмнө тавьсан тэр дуудлага төлөвлөгөө хэрэгжигдэж өнөөдрийн хүртэл түүнийг бэлтгэсэн нэг нь ямар төлөвлөгөө байсан бэ гэвэл Израилийн ард түмнийг Египтийн боолчлоос гаргаж Бурхны амлагдсан тэр газар нутагт аваачиж тэр газар аваачих тийм ажлын эхлэл болсон ийм дуудлага болсон байна. Амен. Тэгээ энэ хугацаанд яг энэ Египтээс гарсан 17 дугаар бүлгийг би бүлэгт их дуртай энэ хэсэгт. Тэгээ энэ хэсгийг дахин унших үед би нэг зүйлийг дахин шинээр ойлгож авсан нь юу вэ гэвэл Мосегийн хувьд яг энэ үед юу хийсэн бэ гэхээр өөрийнхөө өнгөрсөн тэгээ үлдэх гээд байсан. Өөрийнхөө өнгөрсөн дурсамж, өөрийнхөө өнгөрсөн амжилт, өнгөрсөн гэм нүгэл энэ мундаасаа гарахгүйгээр яг тэр нөхцөл байдал дээр үлдэх гээд байсан энэ ард түмнийг энэ хүмүүсийн дотор нэг нь эзний гэршил, нэг нь эзний дуу хоолойг хэдний өмнө авчирч өгснийг ойлгож харсан байна. Ирээдүгөө өнгөрсөндөө захируулах гэсэн яг ийм хүсэл. Тэгээд Египтээс гарсан яг энэ хэсгээрээс бид нэр юу сурах вэ гэхээр эзэн бол тэр өөрөө түүхийг тойрогдөг ийм бурхан маа гэж бид нар сурах болно. Амен. Тэгээд яг энэ үед юу болсон бэ гэвэл хүмүүс ирээд гомдлоод янз янзын болоод ийм араа бусгаач юм шиг, төлбөргөөч юм шиг, эргэлзээгээр дүүрэн юм шиг энэ үед гаднаас ийм дайралт ирж байгаа. Израилийн эсрэг Амалек хэрэг. Харин Мосе Йошуад хандаж 9-р ишлэл дээрээс харах юм бол юу гэж хэлсэн бэ гэвэл өөрсдийнхөө төлөө ирчүүдийг сонгоо авч Амалекийн эсрэг байлдахаар яв. Маргааш би гартаа бурхны тайгийг бариад толгодын орой дээр зогсно гэв. Йошуа Мосегийн хэлсэн ясаар үлдэж Амалекийн эсрэг байлдав. Мосе Аарон хур над толгодын орой дээр гантлаа. Мосе гараа өргөхөд Израиль ялж буулгахад Амалек ялж байваа гэсэн. Амен. Яг энэ дайралт ирэнгүүт юусэн бэ гэвэл эзний үгэн дайрхан байдаг.
эзний үг нь чихэн зөөлхөн байдаг. Тийм Йошуа гэж хүн байсан байгаа түнд. Тэр хүн юу ч хэлсэн бэ гэвэл ирчүүдийг сонгон аваад яг энэ зүйлд бэлэн болоо гэж хэлсэн байна. Тэгээ энэ дээр юу харах вэ гэвэл энд Мосе нэг зүйлийг гартаа барьсан. Тэр нь юу вэ гэвэл Бурхны таяг байсан байна. Амен. Тэгээ ажлын хамт хэлэхгүй юу? Бурхны таяг барьсан байна гэх. Бурхны таяг юу байсан бэ гэвэл Израильчүүдийг боолчлоос яг авч гарах үед Бурхан түнд нэгэн тэмдэг болгосон энэ таягийг түнд өгсөн байна. Тэгээ үүн дээр юу харж болох вэ гэх юм бол энэ дээр бүгдээрээ хэд хэдэн зүйлийг хамтдаа сурцгаая. Нэг нь юу вэ гэхээр Мосегийн гар 12 дугаар ишлэгийг харах юм бол цуцсан байна. Тэгэхэд тэд чулуу авч түүнд тавьж өгөхөд тэр чулуун дээр суув. 10 хуурнаар түүний гарыг нэг талаас нөгөө талаас төшөөв. Тиймээс нар жаргах хүртэл түүний гар доктортой байв. Ингээд Амилек болон түүний ард түмнийг Йошуа элдний ирээр далваа гэжсэн. Энэ нөхцөл байдлыг харах юм бол ард түмэн ингээд 2 сая гаруй ард түмэн ингээд амлагдсан газар явж байгаа. Тэгээ энэ хідэн ирчүүд дайдаж байгаа. Толгодын орой дээр хідэн хүн босоод эзний өмнө ирээд гараа урж байгаа. Ерөнхийдөө эзний өмнө ирээд гараа ургана гэдэг нь хоёр зүйлийг хэд хэдэн зүйлийг агуулж байгаа. Нэг гол зүйл нь эзний өмнө ирээд эзний агуу байдлыг эзэнд итгэлтэй байдлыг тунхаглаж байгаа. Эзэн бол агуу юм аа. Энэ Тэнгэрийн дээр амьдрал дутуу учрыг өгдөг агуу бурхан байдаг юм аа. Гэдгийг тунхаглаж байгаа. Мөн эзэн рүү хандан залбирж байгаа гэсэн энэ хоёр утгыг илэрхийлдэг. Толгодын орой гэхээр байн болж байгаа газраас тэр асуудал бүжгэнж байгаа нөхцөл байдал ингэж авалцж байгаа энэ оршихугаас гараад бурханлаг оршихуй руу ирсэн байна. Тэгээ бүгдээ хамтдаа энэ дээр юу сурах вэ гэвэл нэгдүгээрт нь бүгдээ хамтдаа тэмцэгчдийн төлөө залбирая гэдэг зүйлийг хамтдаа сурах. Мосегийн хувьд тэдний эргэн тойронд байгаа хүмүүсүүд нь ямар хүмүүсүүд байсан бэ гэвэл ийм тэмцэж байгаа ийм хүмүүс байсан. Хуур, Аарон, Мосе, Йошуа янз янзын нөхцөл байдал дотор эзний өмнө ирээд өөрсдийнхөө ажил төлөвийг хийж байгаа, өөрсдийнхөө үйлчлэлийг хийж байгаа, өөрсдийнхөө эзний өмнө ирээд энэ тэмцлийн амьдралаар амьдарч байгаа хүмүүсийг илэрхийлдэг. Үйлчлэл гэхээр яг нэг хэсэг зүйлийг хэлэхгүй юм те. Үйлчлэл гэхээр нэг тоогооч хэлсэн байдаг. Би эзний өмнө ирээд амттай хоол хийж явах үед энэ бол миний эзэнд өргөж байгаа хамгийн ангилуун тааламжид өргөл орж байна. Тэгээ Америкийн ажиллах, амьдрах ямархан биш. Монгол төсөөлж ирснээс маш өөр. Монгол яагаад мэдгүй дандаа тэгээд төсөөлдөг байхгүй юу? Хүн болгон. Тэр нь хүн сайн учраас муу учраас тэгээд төсөөлж байгаа биш. Дандаа өөрөөр төсөөлдөг. Тэгээ энэ дунд ирээд ингээ амьдраад ажиллах үед юу харж байгаа энэ юусэн амархан биш. Энэ тэмцлийн энэ нь юу босоо зогсоод харцаа өргөөд эзний өмнө ирээд эзэн таны хүсэл юу вэ гэдгийг олж харах ийм тэмцлийн ийм итгэлийн цаг байдаг юм байна. Амен. Тэгэд Мосегийн хувьд юу байсан бэ гэвэл тэр хүмүүсийг уриалаад яг энэ үед тэднийг залбирал уриалсан байна. Тэгээд Мосегийн нэг гол хийсэн зүйл нь юу хийсэн бэ гэвэл энд тоглоодын орой дээр зогсноо гэж хэлсэн байна. Тэмцэж байгаа хүмүүсүүдийн тоо улам их болоосай. Итгэлээрээ эзний өмнө нэрээр зогсож байгаа хүмүүсийн тоо өсөөсэй. Эзний өмнө байлдаж, эзний өмнө эзний нэрийг өргөх хүмүүсийн тоо, эзний өмнө нэрийг хүмүүсийн зүрх сэтгэл улам хүчтэй байгаасай гэж бүгдээрээ залбирая. Амен. Тэгээд энэ дээр юу хийсэн бэ гэвэл бид нэр толгодын өмнө орой дээр ирээд зогссон байна. Тэгээд энэ хэсгийг ингээ уншаад бодох юм бол бид нэр айгүй олон удаа зогсдог. Тэглийн нэг зүйл дээр гарч ирээд зогсчдаг. Тэгээд тэр зүйлийг хийж чадна, ярьж чадна. Би чааш усгүй. Яг ийм зогсон яг энэ байдлын талаар хэлэг байна. Энэ Мосегийн зогсолт нь ямар зогсолт байсан бэ гэвэл тэр нөхцөл байдлаас холдоод эзний оршихуйд ирээд эзэн надад юуг харуулж байгааг хийхээр басан зогссон юм итгэлийн зогсолт байсан байна. Амен.
итгэлээрээ босон зогссон, эзэнд итгэж байгаа итгэлээ тунхагласан ийм зогсол байсан байна. Тэгээ энэ дээр их сайн юу вэ гэхээр Мөсе гараа өргөөд эзний хүндэтгэх үед ялалт иржсэн. Мөсегийн хувьд биш. Ард түмний дээр эзний амар тайван, эзний ялалт, тэдний залбирлын хүсэл иржсэн гэсэн утгатай. Харин Мөсегийн гар цуцах үед түүний эргэн тойронд юу болж исэн бэ гэж ялагдал ингэ болж исэн байна. Тэгээд тэдний хувьд Аарон хуур нар түүний өмнө ирээд юу гэсэн нэг гарын нөгөө гарын бариад түшээд эдгээр эзний өмнө ирээд нар жаргах хүртэл түүний гар давтууртай байлгаж байсан байна. Эзний хүсэл төлөвлөгөө бидний өмнө юм. Эзний төлөвлөгөө эзний бидэнд бэлтгэсэн юм төлөвлөгөө байж байна. Энэ төлөвлөгөө бэлгэлээ олохын тулд давтууртай ийм эзний өмнө ирээд зогссон ийм итгэл, ийм зүрхсэтгэл эзэнд хэрэгтэй гэдэг байна. Яг энэ номыг харах юм бол яг энэ ном дээр юу бичсэн бэ гэдэг вэ гэвэл давтаргүй итгэл нь тэндээс юу гардаг вэ гэвэл тэндээс үр жимс гарах байна гэдэг тухай бичсэн байдаг байна. Яг тэгвэл энэ дээр яг энэ ном дээр юу бичсэн байдаг вэ гэвэл эргэлзэгч хүний итгэлээр дамжуулан түүгээр үүс бий болоход боломжгүй тухай ярьжсэн. Харин энэ дээр юу гэж биднийг илүү уриалсан байгаа вэ гэвэл тогтвортой ийм цоцгүйгээр тэгээ эзний өмнө ирээд зогсох энэ итгэл биднийг уриалж байна. Бид нар бүгдээрээ хамтдаа хажуудаа байгаа найзгаа хараад хэлж өгье. Зогсдог хүн болёо. Хэвтгүү зогсдог хүн болёо гэж хэлчихгүй юу? Амен. Аль гэр бүлд юун дээр төвлөрдөг вэ гэвэл тэмцэж байгаа хүн дээр төвлөрдөг. Амар их асуудал гаргаж байгаа хүн дээр төвлөрдөг байхгүй юу? Хин хамгийн хумсар, сулайн, багвайн, муувайн тэр асуудал ингэж аюул анхаарал татдаг. Тэрэнд нь ингээ анхаарах хэрэгтэй байх гэж бодоод яадаг вэ гэвэл тэр зүйлрүүл төвлөрөөд идэг. Асуудал их байна. Асуудал үүнээс үүссэн байна. Асуудал ийм хэмжээнд байгаа юм байна. Удахгүй энэ асуудал энэ гэрийг залхих юм байна гэж байгаа юм шиг яг ингэж боддог байна. Харин Бурхан биднийг юу хэлсэн бэ гэвэл тэмцэж байгаа, итгэлээрээ зогсож байгаа тийм хүмүүс бий болоосай. Тэдгээр хүмүүсийн төлөө залбир гэж байна. Амен. Тэгээ энэ юу гэж хэлсэн бэ хэлж байгаа вэ гэхээр биднийг эзэн хэд хэдэн зүйлийг сануулж байгаа. Тэр нь юу вэ гэвэл зогсооч гэсэн. Ямар үед хүн зогсдгүй вэ гэвэл хүн гомдлох үедээ хүн итгэлээрээ зогсгоо байлдаг. Эдгээрийн баяргаар хичээлд суусандаа маш их талархаж байгаа. Суусан Монгол. Гэхдээ дахин суух маш сайн мөн шүү. Тэгээд тийм ингээд суугаад ингэж яхад гомдол гэдэг чинь хүний хүлдэг. Хүний энэ алхмыг хүлчдэг юм байна. Тэгээ яадаг вэ гэвэл үргэлж юм өөрсөө хайна. Тэгээ үргэлж ингэ асуудал руу төвлөрнө, хин нэг хүн рүү төвлөрнө. Тэгээ тэрний өөрсөө алдаа зөрчил нэг гаргаж ихтэй маш юм мэрэгжлийн маяг юм болж. Тэгээ ингээд энэ дотор ингэ байгаад ингэ байх тусмаа ингэ арай өөр талдаа, арай хэрэггүй талдаа мэрэгжлийн болоод. Харин эзэн бидний юунд уриалж яана гэвэл гомдлосод буюу хэвтэгсэд байхаа болоод эзний өмнө ирээд, эзний оршихуу, эзний өмнө ирээд цэг цогсхийг бидэнд уриалж байна. Амен. Эзэн биднийг яг энэ зүйл биднийг уриалж байна. Эзэн нэгэн удаа өөрийнхөө дагалдагч нарт хэлсэн бэ гэвэл сэргийг байгаарай гэсэн. Тэдний эзэн Есүс Христ мэдчихсэн. Унтах цаг ядарсан байгаа, өдөржингөө загасчилсан маш сайн мэдж байгаа байхгүй юу? Гэхдээ эзэн тэднийг хараад юу гэж хэлсэн бэ гэвэл сүнсээрээ, итгэлээрээ сэргийг байгаарай гэж хэлсэн байна. Амен. Тэгэхээр бүгдээрээ өөрсдийнхөө амьдрал, өөрсдийнхөө хийж байгаа зүйл, өөрсдийнхөө гэр бүл, альва зүйл би зогсож гин үү? Би эсвэл хэвтэж гин үү? Гэдгээ бүгдээр ялгаж харъя. Амен. Тэгээ эзний өмнө ирээд эзэн минь ээ би зогсъё. Би тэгээд тэмцэж явъя. Би бас тэмцэж байгаа хүмүүсийн төлөө залбирдаг тийм хүмүүс болъё. Эзэн минь би үргэлж асуудал би үргэлж тэр зүйлийг хараад энэ асуудал ийм их болсон байна. Энэ сайн зүйл алга байна. Бүх юм муу байна.
дэлхийн удахгүй сүнлөө ийм хүн биш. Би таныг итгэлээр хүн болох болтугай гэж эзэн Есүс Христийн нэрээр өрөөж байна. Амен. Тэгээ бүгдээ хамтдаа бас юу сурах вэ гэвэл толгодын орой дээр байна гэж. Энэ ямар утгатай вэ гэхээр эзний өмнө ирээд өчигдөр үргэлж өнөөдрөөс сайн байсан юм а гэж байгаа энэний эсрэг зогсноо гэсэн үг байхгүй. Тэгээд нэг ном уншсан. Өчигдөр бол ерөөс ахын байхгүй. Ирээдүгээс ахын байхгүй. Тэгээ амиа авах гэж байгаа Япон хүн. Үгүй. Библи өөрөөр ярьдаг. Библи биднэрт юу ч хэлсэн бэ гэвэл ирээдүй байгаа гэж. Амен. Библи биднэрт юу ч хэлсэн бэ гэвэл маргааш чамд хийж бүтээх, маргааш чамд үнэхээр гарцууд байгаа гэж Есүс хэлдэг байна. Амен. Тэгээ амьдралдаа юу тохиолдож байгааг дээрээс юм хардаг ийм хүн байсан байна. Мөсийг харах юм бол асуудал тулгарсан чинь юм бодтойгоор юм толгод руу гараа явцгаахгүй. Тэгээ би одоо монголоор ярих юм бол би хангаа аз юм. Тэгээ уултай, устай тийм газар. Галтай маш тийм гоё. Хамгийн өндөр уулан дээр гараад авах юм бол нэлээд удажиж гарна. Өдөржиний юм байна бид нар. Тэгээ бид нар нэг Есүс Христийнхаа дараа 90-д онд манай цуглааны залуучуудтай бид нар уулан дээр гарсан байхгүй. Тэгээ би тэр үеийг хүртэл тэр уулан дээр гарч ерөөсөө үзээгүй амар өндөр байхгүй. Том гол гатлаад их гол гэдэг нэрдэг. Тэр чинь хэд хэдэн гол байна. Тэр голыг ингээ гатлаад тэгээд тэр цаана гардаг. Тэгээ тэр өдөр чингээ бид нар ингээ гараад орой хүртэл нь яваад уулын орой тэр уулын орой дээр би анх удаага тийж ганц залбирч үзчихсэн. Доор байгаа нөгөө нэг амар том зүйлүүд чи ямар жижиг юм бэ? Нөгөө нэг ингээд одоо миний нүдэнд том харагддаг байсан зүйлүүд их жижигхэн харагдчих. Тэгээд яг үүнтэй адилхан Мосегийн хувьд итгэлээрээ зогссон байхгүй эзний өмнө ирээд. Эзний өмнө ирээд, эзний хаан ширээний өмнө ирээд толгодын орой дээр гараад залбирсан. Заримдаа би эзний өмнө ирэхэд эзэн надад толгодын орой дээр гараад зогсох, залбирах юм боломжийг өгдөг. Яагаад гэвэл би эзний өмнө ирээд зүрхээ нээдэг. Таны ч эзний өмнө ирээд зүрхээ нээх үед ариун сүнс таны дотор ажиллаа хийх болно. Амен. Тэр таныг байгаа орчноос чинь өөр дэш нь болгоод эргэн тойронд ингээд таны өмнө уул мэд, таны өмнө аврах хүмүүд хангалттай байгаа асуудлуудыг өчүүхэн гэдгийг харуулах болно. Амен. Та өнөөдрийг хүртэл ингээд зүрхчин жичирч итгэлээрээ зогсож чадахгүй ингэж байгаа бол та толгодын яриад байгаа. Амен. Та эзний ашиг өмнө ир. Та эзний өмнө ир залбир. Тэр бүр алдахгүй та насаа болцтой уулзаад асуу зөвлөгөө. Тэгээ эзний өргөөнд ирээд цулааны хавьд ирээд та залбираад үзээрэй. Эзэн минь үргэлж би асуудал гэсээр нэг мэдчих тэд хүрчлээ. Харин намайг эзэн минь та намайг таны ашиг өмнө ирээд таны үгийг, таны зүрх сэтгэлийг ойлгосон, таны юу гэж чинь гэдгийг мэдсэн тийм хүн болгож өгөөч гэж та залбирах болтугай. Амен. Эзэн Бурхныг ойлгоход энэ залбирал тусалдаг. Таны асуудлын зооноос гарахад энэ залбирлаас тусалдаг. Амен. Тэгээд эзэн энэ дээр бас яг биднэрт юу зааж өгч ийнэ гэвэл бид нарыг өөрсдийгөө шинжин харахад туслаа. Амен. Ажлынхаа хүнд шинжиж харах гэхгүй юу? За энэ шинжиж харах бол таргалсан байна, турсан байна, өндөөсөд байгаа хүмүүс байна, агуусгад байгаа хүмүүс байна, хар хүмүүс байна. Ийм биш үү нэ? Энэ шинжин харах бол та эзний өмнө өөрөө ирээд би яг хаах нь явж байгаа юм. Алдаа зөрчилгүй хүн гэж яахгүй шүү дээ. Би ч гэсэн алдаа зөрчилтэй хүн. Таны намайг эзний өмнө ирээд өнөөдрийг хүртэл маш их давталтайгаар ямар алдааг, ямар сайн зүйлүүдийг өөрийнхөө амьдралд зуршил болгож ирнэ гэдгийг шинжэн харах цаг юм аа. Амен. Эзний өмнө ирээд ингэ суух үед та эзнээс бол нуугдаж чадахгүй. Хүнээс бол нуугдаад амар гоё ингэ болно. Харин эзний өмнө ирээд та эзний өмнө ирээд эзний өмнө ирээд эзэн минь та намайг үнэхээр хэлж өгөөч. Ямар зүйл миний амьдралд бүр зуршил болсон байна вэ?
Ямар алдаа миний амьдрал өдөр болгон хийдэг болсон зүйл болсон байна вэ? Намайг эндээс чөлөөлж өгөөч. Ямар зүйлийг би маш сайн хийдэг вэ? Улам илүү энэ дээр маань намайг мэрэгшүүлж өгөөч. Гэт эзний өмнө ирээд асуух болтугай. Амен. Тэгээд эзэн юу ч хэлсэн бэ гэхээр биднэрт бас нэг зүйл нь эзэн биднэрт юу хэлж байна гэхээр 14-р ишлэгийг харах юм бол үүний дурсгал болгон номон төвчиж Йошуад чийжлүү. Учир нь би Амилекийн дурсамжийг Тэнгэрийн доороос бүрэн арилгана гэж хэлсэн байна. Амен. Мосегийн хэлж байгаа хэлсэн үг бол биднэрт нэг зүйлийг маш чухал хэлж байгаа. Бид энэ зүйлийг маш их сурж байгаа. Яг энэ сэдвийг маш их сурж байгаа вэ гэхээр бид нар дагалдагч бэлтгэх, дарсан монголчуудад эзний сайн мэдээг тараах, өөртөө байгаа сайныг бас нэг шав бэлтгэх ийм зүйл дуудагдсан байгаа учраас тэдний юу вэ гэвэл бид нар энэ газар ирээд олон сайн зүйлийг сурж байгаа. Тэгээд тэр сайн сурсан зүйлийг дараагийн хүнд үүдүүлж, дараагийн шавыг бэлтгэж, дараагийн хүнийг босгон байгуулах ийм үйлчлэл дуудагдсан байхгүй юу? Жишээлбэл дархан хүн зарим улс орны дарагчид өөртөө тэр ур чадвараа аваад дэлхийгээс явдаг. Зарим улс орны хүмүүс болохоор зааж шавыг бэлтгэдэг байгаа. Тэгэхээр тэр шав нь хаанаас нь ч харсан сууж байгаа, ярьж байгаа, хийж гаргаж байгаа нь яг багштай адилхан. Энэ мөнгөн аяа. Энэ яхааргүй боржгын эзэн яхааргүй тэр нутгийн хойно. За тэр нутагт нь очисон чи ингээд үзээд тэр багш тэр байхгүй шүү дээ. Яг ингэж бэлтгэдэг тийм. Яг ингэж өөрийнхөө халамж залааг ингэж бэлтгэдэг. Түүнтэй адилхан итгэлийн амьдралыг чи ялгаагүй. Дагалдагч бэлтгэн гэж байгаа нь би ингэж амьдрсан учраас Паул хэлсэн тийм. Бид нар насаа пастораас сурсан. Паулийн амьдрал Есүсээс сурсан. Дараа нь Паул дараагийн Тимотед хэлсэн байхгүй юу? Миний итгэл, миний зорилго, миний үс. Би яаж амьдрсан шиг чи амьдрал. Энийг биднэрт юу зааж байгааг бид нар блог болж болохгүй гэдгийг дахин сануулж байна. Тэр сайн мэдээ надад ирлээ. Би энэ сайн мэдээг нөгөө хүлээгээд сайн мэдээгээр цангаад байж байгаа хүнд өгөх ёстой болж байна. Амен. Энэ бол бидний дотор өгсөн, эзний өгсөн тэр сайн мэдээг тунхаглах энэ үүрэг байна. Эзэн биднийг шийдвэр гаргаад зоригтой байгаасаа гэж хүсдэг. Мосед юу байсан бэ? Мосед тийм олон мундаг дайчд байгаагүй ч гэсэн Мосед итгэл байсан байна. Мосегийн хувьд харин хоёр зүйлийг маш сайн хийдэг хүн байсан. Тэр нь юу вэ гэвэл шийдвэр гаргаад зоригтой зогсчдаг. Шийдвэр гаргаад зоригтой зогсоод тэгээд тэрийг хийдэг тийм хүн байсан. Ихэнх хүмүүсийн хувьд шийдвэр гаргаад зогсчихно. Харин шийдвэр гаргаад гаргасан шийдвэрийн дагуу алхмуудыг хийх үед эзэн тэр газар дээр тэр хүний амьдрал дээр өрөөлийг болгож өгдөг байгаамаа. Амен. Эзэн бидний бас нэг зүйл нь юуг боолж ийнэ гэхээр өөрсдөө бид нар эзний өмнө ирээд эзний өмнө тууштай байгаад эзний өмнө багаа хүлээншүүлэх хэрэгтэй байна. Энэ дээр ямар баг байсан бэ гэвэл Аарон, Хур, Йошуа нар нэг багийн хүмүүс байсан. Тэгээд аль хэзээний зохион байгуулалтанд ороод тэднэрт өгөгдсөн алсын хараа болвол амлагдсан газар руу орох байсан. Аль хэзээний Аарон юу хийх, Хур юу хийх, мөн Йошуа юу хийх, тэр хаан зогсох ёстой, юу хийх ёстой гэдгийг нь маш тодорхой байсан байна. Аль хэзээний ажил үйлчлэлүүд өгөгдсөн байсан. Гэр бүл гэдэг чинь баг юм байлээ. Би нэг гэрлээд бас удаагүй. Тэгээ би эхлээд ойлгох байхгүй юу? Улмаа бутгаар чинь нэг баг байна гэх. Баг гэхээр дандаа л юм цуглаан, молны тэгээд техник зөнгийн орон нутгийн өөрөө өдөртөх ийм багт байсан. Надад ийм өөр хүмүүс бодогддог. Тэгээ би гэртээ ихээр манай ээж байдаг. Тэгээ ээж битгаар бол агуулсан багаар ажиллаж шүү дээ. 30 жил хамт амьдэрсэн юм чинь. Тэгээ ээж баг харцаа ингээ хараад за гэж ингээ ойлгохтой болчихсон байна. Тэгээ ээж бол намайг бүр сайн байна. Тэгээ би ч юм бол 10 15 20-наас хүртэл ингээд
анзаарах баяр. Ээж намайг өдөр болго анзаарчсан. Тэр гэр бүл болсны дараа жоохон байж байгаа болсон. Бага хамт нэг баг юм байна гэх. Ажиг гэж хамгийн чухал те одоо хамгийн чухал хүн бол хамгийн багийн хамгийн чухал хүн бол миний хажууд байгаа одоо яг миний нөхөр юм байна гэдгийг ойлгосон. Тэгээ бид хоёр гэрлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа Батал пастор юу гэж хэлсэн бэ гэвэл Батал пастор бидний яг хормыг ажилласан байгаа. Тэгээ юу гэж хэлсэн бэ гэвэл ингэж хэлсэн. За та сайн явж байгаа юм байна. Тэгээ би юу ямар утгатай юм бол даа гэж бодсон. Гэсэн чи пастрын дамжгаа авсан байгааг хэлж байна гэсэн. Гэр бүл болсны дараа сайн эхнэр байна уу, сайн нөхөр байна уу, олон талаар шинжигдэх бахаа сайн мэдэхгүй байна. Харин нэг зүйл нь юу вэ гэвэл итгэлээрээ өссөн байна уу гэдэг. Нөхөр нь эхнэрийгээ, эхнэр нь нөхрийгөө итгэлээрээ зогсож, итгэлээрээ өсгөхт нь урамшуулж байгаа юу? Энэ эзнээс ирж байгаа бас нэг маш чухал гэр бүлд өгж байгаа маш чухал одоо үрэг даалгавар. Би Багнуурт очсон. Багнуурт өмнө нь очихдаа зүгээр би найзтай очиж яваад байсан юм. Тэгээд тэдний цуглаанд очичоод тэгээд нь явдаг. Харин тэр хүмүүсийн дунд ороод амьдраад, ажиллаад тэр хүмүүстэй нэг баг болоод ингэ явхад хамгийн гол урам зориг болсон хүн бол улмаасан. Хэзээ ч улмаа Багнуурыг цуглаа муу шүү гэж хэлж байгаа юм. Багнуурын цуглааны харж байгаараа хийгч байгаа зүйл энэ бүх зүйл дээр маш иир байсан. Тийм учраас тэр зүйл рүү явж тийм хэцүү байгаагүй. Тэгээд тийм Багнуурт амьдрах 2 жил гарсан дээр хамгийн их урам зориг өгөгч тэр хүн бол манай нөхөрөөс юм. Тэгээд би эхнэр нөхрүүдийг уриалмаар байна. Нэгнийхээ урам зориг нь болгооч. Нэгнийхээ итгэлээр нь босгон байгуулагч болгооч. Нэгнийхээ өмнө хүлээсэн хариуцлага чинь итгэлээр нь босгон байгуулах нь гэдгийг та хүлээн болтугай. Амен. Нэгнийхээ өмнө ирээд эерэг байгаад итгэл дотор тэр хүнийг биш тэр хүний цаана бурхан түн бэлтгэсэн байгаа агуу төлөвлөгөө олж харахыг хичээсэн ийм хүсэл тэмүүлэлтэй хүн байх болтугай. Амен. Хоёр хүн хамтдаа байх үед хизээ таардгүй гэвэл үргэлж тэр хүнийг харах үед таардгүй байхгүй. Харин хамтдаа нийлээд ийм хийж байгаа. Бид хоёр хамтдаа нийлээд ийм зорилгод хүрч байгаа. Тэгээ ийм зорилгоноос нь болоод бидний үр хүүхэд, бидний гэр бүл, бидний хамаатан садан, бидний эргэн тойронд ийм хөөцөл дэвшил ирэх болно гэдгийг харах үед тэр хоёр хүн хамтдаа явах болдог. Ингээд цаг хугацаа өнгөрөх үед нэг нь нөгөөгөө босгон байгуулад, нэг нь нөгөөгийнхөө сайнаас суралцаад явах үед энэ гэр бүлээр дамжуулаад олон зүйл хийгдэх боломжтой болдог байна. Амен. Тийм учраас бага хүлээн шүрээ. Амен. Тэгээ ажлынхаа хүн би бага хүлээн шүрдэг хүн юм багмаа гэж хэлж өгөө. Амен. Амен. Тэгэхээр та гэр бүлээ хүлээн шүр. Гэрлсэн гэрлээгөө хамаагүй ярьж байгаа шүү дээ. Аав ээж, ах эгч, хамт олон, чуулган энэ төр байхдаа би бол гэд тэнгэрлүү битгий цаар би бол багийн гишүүн гээд тэгээд эргэн тойронд байгаа хүмүүсийг хүлээн шүрж хүнд илж миний хажууд байгаа энэ хүн надаас болж итгэлээр өсөж надаас болж урамшиж зоригжиж алхаж гин үү өдөр болгоны миний өөсөө хайж байгаа энэ зүйлээс болоод ятарж гин үү гэдгээр шинжиж хараад тэгээд эзэн дотор өөрийнхөө хандлагыг барьж байгуулах болтугай. Амен. Яг энэ хүмүүс ялалт байгуулсны дараа юу гэсэн бэ гэвэл Йошуад чийжлүүл гэсэн байна. Хинт ингэж хэлсэн бэ? Хин ингэ хэлсэн бэ? Эзэн бурхан Мосед хандаад чи нэг зүйлийг Йошуад чийжлүүл. Тэр нь юу вэ гэвэл энэ газар би ялалт байгуулсан гэдгийг дурсал болгож номонд бичиж Йошуад чийжлүүлээ гэж хэлсэн байна. Энэ бол үнэхээр миний ярих дуртай ойлгосон зүйл байна. Эзэн бурхан биднэрт энийг хэлэх дуртай. Амен. Эзэн биднэрт юу гэвэл ойлгосон зүйлээ, эзнээс ухаарсан зүйлээ зүрхэндээ бичиж үлдээ. Зүрхэндээ сэлж үлдээ. Энийг хэлж байгаа. Яаж үлдээх вэ? Заримдаа та яадаг вэ гэвэл чаа хэрэггүй дурсамж, шал хэрэггүй зүйлээ
чинь дүүрцээ явж идэг. Ямар үед ингэдэг вэ гэвэл бидний зүрх сэтгэл бохирдох үед. Эзний өмнө ирээд нэгдүгээр яхан 1:9-дэр Библиэлд юу хэлсэн байдаг вэ гэхээр эзний өмнө ирэх үед итгэмжид зөв тэр эзэн бурхан бидний гэм нүглийг уушлах болно. Уушлах чадaltaй юм а гэдгийг бид нэр зааж хэлж өгсөн байна. Амен. Эзний өмнө ирээд бид нэр хамгийн гол нь эзний өмнө ирээд би гайвал дээ. Би ер нь хамаг юмыг болгож яваа л да. Би ер нь юу л да. Би ингэх үед юм болохгүй. Хонт хоёрын хооронд юм болохгүй. Таавал гоё өөрийгөө гоё байлгаж байгаа гарна гэсэн үг байхгүй. Харин эзний өмнө ирээд нүглээ хүлээн зөвшөөрөх үед би буруу байна. Би энэ тал дээр зөв биш байна. Та намайг барьж байгуулж өгөөч гэх үед эзний уучлал, эзний өршөөл бидний дээр дүүрнээр буудаг байгаамаа. Амен. Эзний үгэнд хэлэхдээ юу хэлсэн бэ гэвэл шударгыг үлд. Инэрлийг хүсэмжил. Тэгээ өөрийнхөө бурхан эзэнтэй даруухан алах гэсэн юм. Амен. Даруухан алах нь гэсэн чинь бид нар юу сурсан бэ гэхээр хэтрүүлэн үнэлэхгүй гэсэн байна. Өөрийгөө хит агуу болгож өөрийгөө бурхан эзэнгүү хүн мэд итгэл найдваргүй хүн мэд эргэлзээтэй биш. Эзний өмнө ирээд эзний өгсөн үнцний дагуу алхаж амьдрнаа гэсэн байна. Амен. Эзэн бурханыхаа өмнө ирээд эзний өмнө ирэн зогссон, эзнээр үнэлэгдсэн, эзний үгийг чийжилсэн 2:4 гэдэг шиг тийм. За би асууя. 2:4 ажилтныхаа өмнө 2:4 гэхлээ. Яг ингэж чийжилсэн байхгүй бид нар баг бахтай. Яг үүнтэй адилхан. Хэрэв бид нар 2-ын үедээ чийжлэхгүй бол 3-ын үед рүү орчдох байхгүй. Тийм учраас эзэн биднэрт итгэлийн амьдралыг баагаар ингэ зааж өгдөг. За энэ 2-ын үднээсээ салчаасаа гэж багш нар ингэ заримдаа хүмүүсийг боддог байх тийм. Биднийг эзэн баагаар ахиулж, эзэн биднийг олон зүйлийг зааж, бидний зүрхийн тэдгээр нь үлдэж түүгээрээ амьдраасаа гэж эзэн биднээс хүсдэг юм аа. Амен. Эзэн биднийг өөртөө алхдаг хүн байгаасаа гэж энэхүү яг хүсдэг байгаа. Эзний туг ийн тухай яриад би дуусъя. Мосе дахлын ширээ барьж түүнийг эзэн бол миний туг гэж нэрлсэн. Мосе эзэнд хүндэтгэл магтаалыг ялалт байгуулсан газараа өргөөд нэг нь эзэн бол миний Яхова Ниси гэж. Эзэн бол миний туг далбаа. Энэ цаг үед энэ юу илэрхийлж болох вэ? Энэ цаг үед эзэн миний амьдралд хийсэн зүйлүүдийг гэрчилж байгаа миний гэрчлийн амьдрал. Эзэн үнээр энд байгааг таны миний хийж байгаа итгэлийн үйлс өөрөө таних тэмдэг болж туг нь олж хийсэх болно. Амен. Эзэн бидний эзэн бурхан энд байгаа. Эзэн бурхан энэ айлд байгаа. Эзэн бурхан энэ нийгэм донд миний амьдрал донд миний ажил дотор эзэн байгааг яаж мэдэх вэ? Загмаа явж чадсан уу? Нэг талаас илэрхийлж болно. Харин нөгөө талаас тэнд юу илэрхийлэх вэ гэвэл таны гэрчлэлтэй амьдрал, миний гэрчлэлтэй амьдрал өөрөө эзний туг болон намирдаг юм аа. Амен. Эзний тугийг мандуулсан тийм хүмүүс болцгоё. Амен. Эзэн биднийг харахад бид туг олж, эзэн биднийг харахад бидний амьдрал эзний туг намирсан тийм цагууд байх болтугай. Тэгээ би өнөөдрийн заасан зүйлийг рангуулад энэ цагийг дуусгая. Тэгээ эзэн биднийг юу биднэрт хуваалцахыг хүсдэг вэ гэвэл эзэн өөрөө түүхийг туурагч юм а гэдгийг эзэн бурхан биднэрт ойлгуулахыг хүсдэг байгаа. Эзэн таны амьдрал дээр та эзний өмнө цаас мэд. Тэрэн дээр чинь та хэрвээ өөрийгөө цэвэрхэн байлгах үед эзэн таны дээр олон түүхүүдийг, сайн түүхүүдийг бичгийг хүсдэг юм а. Амен. Тэгээ бид нэр юуг анхаарах вэ гэвэл та тэмцэгчийг олж хаар тэдний төлөө залбир. Гэртээ байгаа итгэгч хүмүүсийн төлөө, итгэлээрээ зогсож байгаа хүмүүсийн төлөө, итгэгч болох тэдгээр хүмүүсийн төлөө бүгдээрээ залбирая. Тэгээ бүгдээ хамтдаа эзний өмнө ирээд сэргийх хүмүүс байя. Эзний өмнө ирээд хэвцэн биш, эзний өмнө ирээд босон цогссон тийм хүмүүс байцгаая. Мөн бүгдээ хамтдаа эзний өмнө ирээд багаар ажиллая. Би нэгээ босгон байгуулъя. Та энийг итгэлийн амьдралын туршид сонсох болно. Яагаад гэвэл та гарна
нэг ажил дээр очино. Тэр ажлыг хариуцж байгаа тэр дарга, тэр ажиллаж байгаа ажилчдын дунд та ур чадвартай эсвэл ур чадвар байхгүй бол хөгжүүлж тэгж байх хэрэгтэй болно. Итгэлийн амьдрал цуглаан дотор та бас багаар байна. Тийм учраас та багаар ажиллаж, багаар амьдарч, эхнэр нөхөр хоёр бие биенийгээ итгэлээр нь босгон байгуулж, нэг нь нөгөөдөө сүрэг биш, эерэг байж бие биенийгээ босгон байгуулах болтугай. Та бүхэн бас итгэлийн амьдралдаа эзэнт үнэхээр яг өмнө зүрх сэтгэлээ нээгээд уушлагдсан. Тэгээд хамгийн сүүлд нь эзэн дотор олон гэрчлэлүүдтэй амьдарч, гэрчлэл буюу эзний тугийг амьруулсан. Туг нь юу вэ гэвэл эзэн энд байна, эзэн ялалт байгуулсан, эзэн энэ хүний амьдралд өөрийнхөө нэрийг алдаршуулсан гэдгийг илэрхийлсэн тэмдэг байхгүй юу? Танайг эзний туг намрах болтугай. Амен. Таны амьдралд эзний туг намрах болтугай. Таны залбиралд эзэн хариулж, таны ялагч гэдгийг олон хүмүүс харах болтугай. Таны бурхан таны залбиралд хариулдаг гэдгийг таны үнээр итгэлийн амьдралд олон хүмүүс харах болтугай. Амен. Тэгээ эзний өмнө нэрээр бүгдээ хамтдаа залбирч түүнийг хамтдаа магтъя. Эзэн бол сайн их эзэн. Эзэн магтагдах зохистой тийм их эзэн юм аа. Амен. Эзэн Иесус их эзэн тэр бол Яхова Ниси болсон ийм их эзэн байна. Бүгдээ хамтдаа эзний өмнө нэрээр хамтдаа түүнийг магтцгаая.